За хамтдаа ирэх үзэгч танд баярлалаа. Энэ цаг үечид бид та бүхэнд оройн ярилцлагын цагаа өргөхөд бэлэн болсон байна. Студиэд судлаач Одсорон гурж ирүүлээд байна. Бидний ярилцах сэдв бол эдийн засгийн энэхүү хямралаас ер нь бид хэрхэн яаж гарах ёстой юм бэ гэдэг талаар судлаачийн байр суурийг сонсцохоор студиэд орсон урилгыг хүлээж авсан танд их баярлалаа. За баярлалаа. Сүүлийн үед эдийн засгийн хямрал манай улсад байна гэдгийг хүн бүхэн л ярьж байна л да. Амтай хүн болгон л ярьж байна. Статистикаас гаргасан мэдээлэлээс харахад иргэдийн орлого зарлагын зөрүү нь хоорондоо 115 мянган төгрөгийн зөрүүтэй болсон. Иргэдийн амьдрал өрнөөс өрний хооронд явж байна гэдгийг статистикийн байгууллагаас гаргаад ирсэн байна. Энэ нь яг эдийн засгийн хямралтайгаа мэдээж холбогдож байгаа юм. Тэгэхээр бид ер нь энэ эдийн засгийн хямралаас хэрхэн яаж гарах ёстой юм бэ? Ер нь Монголын эдийн засгийн төлөв байдал хизээс хэрэгхээр байна гэдгийг таны эхний ээлжийн танаас тодруулмаар байна. За өнөөдөр хямралын тухай ярих гэхээр зэрэг эхлээд хямрал юунаас үүссэн бэ гэдгийг сайн ярих хэрэгтэй л доо. Тийм. Хямрал нь өөрөө юу гэсэн үг гэдгийг айгуу сайн зөв ойлгох хэрэгтэй л доо. Тэгээ өнөөдөр иргэд маань аж ахуйн нэгжүүд маань одоо орлого багасж байгаа учраас одоо өмнөх байсан орлогоос одоо нэг орлого нь өсөхгүйгээр багасж байгаа учраас энийг одоо хямрал гэж яриад байгаа байхгүй. Хэрвээ орлого нь ингээд дээш явж исэн бол энийг өсөлт гэж ярина шүү дээ. Тийм. Тэгэхээр орлого яагаад буурж байгаа гэдэг асуудал бол ер нь бол ойлгомжтой асуудал та. Манай улс чинь өөрөө хятадын хятад руу гаргадаг нөгөө түүхий эдийн экспортоос шууд хамааралтай. Хятад маань өөрөө манайхаас авж байгаа түүхий бүтээгдэхүүнээ тоо хэмжээг нь бууруулахгүй байсан ч гэсэн авж байгаа нэгж үнийн дүн ингээ буурчж байгаа учраас энэ дээр одоо манай нөгөө валютын гол нэг их үүсвэрүүд нь багасч байгаа учраас эндээс одоо хямрал болж байгаа байхгүй. Ягаад гэвэл Төв банк маань валютын их үүсвэр багасах тусам манад орж байгаа хөрөнгө оруулалт багасах тусам төгрөгийн зах зээл дээр байгаа төгрөгийн хэмжээг ингээ багасгаж идэг. Тэндээс хамаарат одоо нөгөө зах зээл дээр байгаа бэлэн мөнгө багасч штэ. Бэлэн мөнгө багасгаар зэрэг аж ахуйн нэгжүүд одоо ард иргэд дээр байгаа гар дээр байгаа нөгөө эргэлдэг нөгөө цус эргэлдгээ яриадаг нөгөө мөнгө нь багасж байгаа учраас энэ дээрс хямрал үүсчихнэ гэж ярьж байгаа юм л да. Тийм. Тэгэхээр хямралын үндсэн шалтгаан ерөөсөө хөрөнгө оруулалт тийм валютын орсголын хомчлоос бий болж байгаа байхгүй. За тэгэхээр тэгвэл одоо валютын их үүсвэрээ яаж нэмэх вэ гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Валютын их үүсвэрийг нэмэхээр зэрэг гадагшаага нөгөө дэлхийн эдийн засаг руу хятадын эдийн засаг руу ингээд одоо холбогдоод гинжин оруулаар ингээд цаашаа ярих хэрэгтэй болчихсон л да. Дэлхийн банкнаас гаргасан 6 сар тутамд гаргадаг тайлан мэдээлэл өгдөг тийм ээ. Энэхүү мэдээлэлдэр бол түүхийн эдийн уналт хийгээд гадаад эрэлтийн сааралтанд манай улс бол өртсөн хിവэрэ байна. Монгол улсын эдийн засаг бол туйлын амаргүй цаг үедээ байна л гэсэн ийм зүйлүүдийг хэлээд байна. Хятадын эдийн засгийн нөхцөл байдлын жишээгч гэсэн татж байгаа. Өсөлт нь тодорхой аваар маш том эдийн засаг. За гэхдээ жил ирэх тусам баш мах хэмжээгээр буураа яваад байгаа. Энэ дээр ч гэсэн манай улсад нөлөөлөл нь ирнэ гэдэг зүйлийг хэлж байна л да. Таны ярьж байгаатай ингээл яалтчгүй нэг сэжмэр холбогдоо яваад байна. Тий. За хятадын эдийн засаг өмнө нь бол яг хаа бид нар нэг супер циклийн одоо төгсгөлд л одоо манай сүүлийн одоо 4 жилд бий болсон нөгөө эдийн засгийн өсөлт чинь супер циклийн нөгөө төгсгөлийн үр дүнгээр гарсан одоо хөөсрөлт байхгүй. За. Тэгээ нэгвэр бол ягаад хөөсрөлт гарсан бэ гэхээр энийг бас нөгөө түүхтэй нь холбож ярихгүй бол одоо хаана ямар циклүүд явж ирсэн. Энэ бол одоо бараг одоо өмнө тохиолж байгаагүй тийм том супер цикл болсон. Тэр циклийн төгсөл хаанаас явсан бэ гэдгийг бол нөгөө түүх рүү орж ярих хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр яг зүгээр тэнийг ярихаас өмнө эхлээд нэг юм ярих хэрэгтэй л да. Юу гэхээр хятад эдийн засаг яагаад хямраад байгаа гэдэг асуудал ярьж байгаа байхгүй. Хятад өөрөө экспортод нэг тулгуурсан одоо эдийн засагтай. Экспортлогч одоо бараа бүтээгдэхүүнүүдийг авдаг гол одоо нөгөө хэрэглэгчнэр нь бол ерөөсөө Европ, Америкийн зах зээл. Европ, Америкийн зах зээл дээр нөгөө хэрэглээний нөгөө хэрэглээ нь өөрөө буурсан учраас тэгээ нөгөө хэрэглэгчдэд цаашид одоо өгөх нөгөө зээлэр дэмждэг нөгөө эдийн засаг шүү дээ. Тэгээ Европ, Америк ч өөрөө хэрэглэгчд нартаа биш үү маш бага хүүтэй урт хугацаатай зээлүүдийг айгүй хүчтэйгээр ингээд таата нөхцлөөр олгодог. Гэтэл хүмүүс нөгөө нэг цалингийн хэмжээ нөгөө өсгүүгээр ингээд зээлийнх нь хэмжээ таазандаа тулцсан байгаа учраас цаашаа нөгөө хэрэглэх боломж байхгүй. Нөгөө зээлүүдээ урт удаан хугацаанд төлөх учраас ер нь бол ойр ирээдүйн нөгөө тэлэлт үүсэх болчихж байгаа байхгүй. Тэлэлт үүсэх болохоор нөгөө өснө нэмж байгаа нөгөө үйлдвэрлэлүүд чинь бараа бүтээгдэхүүнээ цаашаа хинт зарах уу одоо зарах боломж нь хомс болоод тэгэхээр нөгөө өсөлт байхгүй болоо тэрнээсээ өөдөд хямрал үүсэж байгаа. Нэггээр хэлбэл тэр одоо хэрэглээний Хятад Америк одоо тэр нөгөө хөгжингүй орнуудын хэрэглээ Хятад руу
одоо нөгөө бууралт нь орж иж байгаа учраас хятадын экспорт буурч байгаа байхгүй. Тийм учраас хятад орн өнөөдөр дотоодынхаа хэрэглэгчдийг одоо илүү хэрэгэлдэг болох талаас нь бодлого баримталж байгаа. Тийм. Гэхдээ тэр нь одоо тийм хурдтайгаар явахгүй байгаа учраас одоо ингээд дотоодынхаа брэндүүдийг аягүй хөгжүүлж байгаа хятад. Тэгээ хэрэглээгээ нэмэхийн тулд эдгээр нэлээд бодлогын чанартай маш их олон одоо арга хэмжээнүүд авч байгаа л да. Тэгээд тэр нь урт удаан хугацаанд гэдэг 5 жил 10 жилийн хугацааны юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ бодлого чинь цаашаага хэр удаан одоо цаашаа яаж ямар үйл явцаар өрөх вэ гэдэг асуудал байгаа учраас манай эдийн засаг яг тэрнийгээ дагаад тийм үйлдэлтэнд орох гэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар айгүй маш зөв зохистой бодлогыг одоо барьж явахгүй бол өнөөдөр үнэхээр одоо бас одоо сайн бодохгүй бол одоо сайн тооцоолохгүй бол бид нар их л эвгүй үед одоо таарч ийн л гэж харагдаад байгаа юм л та. Та түрүү хэлсэн хямралчин нэг сэжмээр гадаадын шууд хөрөнгө оруулалттай шууд холбогдно гэд. Бид нар чи 12 он нөгөө хуулиа өөрчлөөд 13 оноос буцаас сэргээгээд эргэцэн орчноо тааламжтай болголоо гэдгсэн ч гэсэн 13 оныг одоо өнгөрсөн онтой харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт 10 орчим хувиар буурчсан. За энэ оны эхний 2 сард бол эерэг үр дүн гарч аачсан хангалтгүй байна л гэж хамлаад байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлуудыг яаж одоо зэгцэнд оруулах хэрэгтэй вэ? За энэ байдлуудыг зэгцэнд оруулах гэхээс илүү бид нар одоо илүү одоо мэдээлэлтэй ажиллах шаардлагатай л байна л та. Манай одоо экспорт импортын одоо харьцаа бол одоо тэг жигнэс одоо зөв зохистой тэр бодолтон зөв явж гинэ үү гэдгийг бол сайн анзаарах хэрэгтэй байна. Ягаад гэвэл нэгэнхэн хэсэг болох нэг оюутлын экспорт чи өөрөө гадаад нанстай. Монголын эдийн засагт шууд хэмжээгээр нөлөөлөл айгүй бага. Нөлөөллийг нь тооцож чадахгүй байгаа. Гэхдээ нөгөө тооцоо бодох аргачлал эдгээр нь одоо яг мэдээж нөгөө олон улсад баримтлагдсан стандарт хэрэгжиж байгаа шүү дээ. Гэхдээ тэр нь бол яг одоо юу гэдэг тэр тоогоор баримтлаа явах юм бол яг өнөөдөр манай ард иргэдийн одоо амжиргаанд тий ард иргэдэд хүртээмжтэй байна уу гэдэг талаас нь ярих юм бол тэр бол одоо бас тийм одоо хүртээмжтэй харагдахгүй байгаа юм л да. Ягаад одоо тэр тооцоол нь буруу авч ирсэн. Тэрийг эргэж харах хэрэгтэй болов уу гэж би ойлгоод байгаа л да. Ер нь эдийн засгийн юм хөгжлийн модель гэж байдаг тийм ээ. Манай улс ер нь энийг өнгөрсөн хугацаанд зөв зөвтэй ашиглаж чадчихсан юм уу? Тийм. За өнөөдрийг хүртэлх одоо хөгжүүлж ирсэн одоо капитализм гэж яриад байгаа. Энд дээр одоо яг үндэлэхэд бас капитализмын одоо нийгэмд амьдарч байна л да. Тийм. Тэгэхээр капитализм дээр бол одоо гол одоо хөдөлгөгч хүчин зүйл бол ерөөсөө хувийн хвшлийг аягүй сайтар дэмжих тийм бодлого баримтжилсан. Энийг хэрвээ ингээд бүр анх үүсэн төгснөөс ярих юм бол 16 дугаар зуунд Антонио Сера гэдэг Италийн философч эдийн засагч хүн энэ моделийг бол одоо гаргаж ирсэн. Тэр хүн ямар зөв тогтолцоо гаргасан бэ гэхээр ер нь бол хөдөлмөрийг хуваах зарчим бол энэ дэлхийг хөгжүүлэгч одоо гол хүчин зүйл болох юм байна. Энэ дээр тулгуурлаад энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсийг одоо ажил орлоготой болгох, одоо улс орныг хөгжүүлэх, ер нь бол материалыг нийгмийг хөгжүүлэх гол одоо үндсэн одоо суур үзэл баримтлал муу юм байна гэдгийг тодорхойлсон. Юу гэсэн үг гэхээр за жишээ нь одоо 16 дугаар зуунд одоо морин тэрэг хийдэг нэг хүн одоо бай гэж бодъё л та тий. Тэр хүн одоо өөрийнхөө одоо гараашнд одоо морин тэргийг ганцаархнаа хийдэг байлаа гэж бодъё. Нөгөө тосгонд нөгөө морин тэрэг 3 хүн хийдэг байлаа гэж бодъё. Тэгээ энэ хоёрын хооронд биш тэр хүн харьцааг нь одоо харсан байгаа. Юу гэхээр 3 хүн хийж байгаа газар 1 хүн хийж байгаа газараас нэгдүгээрт нь хямдхан, хоёрдугаарт нь хурдтай, гуравдугаарт нь чанартай хийжсэн. Тэгэхээр зэрэг хөдөлмөрийг ерөөсөө хувааж, нийлж, хоорондоо зохицолдож хийх нь бол ерөөсөө энэ бол хамгийн зөв зөвстэй гаргалгаа юм байна гэж үзсэн байгаа. За тэгээд тэр одоо гарсан одоо үр дүнгээс өнөөдөр биш тэ одоо юу хүртлээ хөгжсөн байна гэж харъя л да тий. Тэгэхээр өнөөдөр тээврийн хэрэгсэл тий дээр үед бол морин тэрэг байсан. Өнөөдөр бол одоо автомашин гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр одоо орчин үеийн одоо брэнд одоо машинуудыг хийхэд байж та одоо жишээ нь 40 мянган эд анги ордог гэж байна. За 40 мянган эд ангийг 20-оос 30 мянган үйлдвэр хийж байгаа. Тэгээд дээрэс нь 20 орчим мянган мэрэгчлэнүүд тэрэнд оролцож байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг машин үйлдвэрлэхийн тулд дэлхийд даяар бүрхсэн одоо энэ үйлдвэрлэлийн бүтэн шүлжээ. Жишээ нь одоо тэр 40 мянган эд ангийн нэг
нэг дангийн ярил да одоо амортизатор гээрээ. Одоо чинь Каябига амортизатор байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол бүхэл бүтэн бас том үйлдвэр байгаа байхгүй. Тэр амортизаторыг хийхэд хэдэн мянган ажилчин ажиллаж идэг. Тэгэхээр би өөр хэлэхэд одоо юу гэдэг нь өнөөдөр автомашин үйлдвэрлэхэд бол биш дээ 500 сая хүн оролцож байна гэж ярьж байгаа байхгүй. Биш 50 сая хүн. За. Автомашин үйлдвэрлэлд. Онгоцыг биш дээ үйлдвэрлэх процесс 500 сая хүн оролцож байна гэж ярьж байгаа. Нэг өөрөөр хэлбэл тэр олон мянган хүн чинь нийлж ягаад тэр бүтээгдэхүүнийг хийж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр манайд өнөөдөр тэр нөхцөл байдал одоо хэр одоо явагдаж байна гэх юм бол яг тэр зүй тогтлыг аягүй сайн хэрэгжилж чадахгүй байгаа байхгүй. Нөгөөтэйгөр гэх юм бол за энэ олон мянган хүмүүсийг ч ерөөсө хооронд нь одоо нийлүүлж те нэг баг болгож ажилуулдаг хүчин зүйл удирдлага байх хэрэгтэй шүү дээ. Зүй тогтол байх хэрэгтэй. Тэгэхээр хөрс систем байх хэрэгтэй. Тэр бол ерөөсө цэвэр банк санхүүгийн систем байхгүй. Банк санхүүгийн систем. Банк теори гэдэг банкны одоо теори гэдэг. Ер нь бол улс орныг хөгжүүлэгч гол хүчин зүйл ерөөсө банк юм. Ерөөсөө л банк. Гэхдээ банкта зөв бодлоготой зөв системтэй банк байгаа байхгүй. Нэг өөрөлд зөв бодлоготой банк гэж юу юм бэ гэхээр зөвхөн мөнгө хадгалах биш. Хөгжлийг бий болгох банк байгаа байхгүй. Тэгэхээр манайд бол хөгжлийн банк гэж ярьдаг. Тэр банк бол биш. Хөгжлийг бий болгох банк. Яагаад вэ гэхээр хэрвээ банк урт хугацаатай бага хүүтэй мөнгө зээлж ард иргэдэг хүртээмжтэй байдлаар өгч чадах юм бол энд бол хөгжил бий болдог. Нэгдүгээр ажлын байр бий болдог, аж үйлдвэр бий болдог, орлого бий болдог. Дээрэс нь аж үйлдвэр нэмэгдэхээр орлого нэмэгдэх тусам төсөв нэмэгдэн. Төсөв нэмэгдэхээр цаашдаа ингээ хөрөнгө оруулалтууд бий болдог. Ингээ цаашаа ингээ зүй тогтлоор ингээ улс орон ингээ цаашаа зүй зохистой хөгждөг юм байна л да. Манай улс тэгэхээр эдийн засгийн хөгжлийн модельгүй л яваад ирсэн юм байна шүү дээ, тийм үү? За шууд манай улсад бол хүнд хэцүү юм шүү таны ярианаас бодоход. Одоо бид зээл авлаа. Тийм. 80 сая зээл авлаа гэхэд эргүүлээд 20 30 жилийн дараа 80 гаруй сая төгрөг нийтдээ 160 сая төгрөг тийм ээ. Тийм. Эргүүлж төлж шít. Энд чинь нөгөө нэг таатай нөхцөлтэй зээл олгохдохгүй тэгээ нөгөө салбар чинь буруу жишгээр яваад байгаа юм шүү. Тийм. Ер нь бол шууд утгаар нь бол тэгж ойлгож болно. Ягаад гэвэл төр засгийн одоо хийх ажил ерөөсөө үнцэн хийх ажил бол ерөөсөө банк санхүүгийн системийг төгөлдржүүлэх байхгүй. Нийгмийн бүх баялагийг банк санхүүга хүчтэй болгохын төлөө ажиллах ёстой. Банк санхүү нь өөрөө өнөөдөр шүү дээ маш том одоо хүчирхэг систем боллоо хөгжиж ирлээ шүү дээ. Одоо чинь манай банкнууд бол одоо маш олон сайхан одоо мод эдийн засагч нар байна, зээлийн эдийн засагч нар байна, эрсдлийн эдийн засагч нар байна. Тэр хүмүүс чинь хоорондоо цэвэр өстөөнийг айгүй зөв зохистой бий болгочихдаг. Энэ хүн ажил хийж чадахгүй, энэ хүн ажил хийж чадахгүй юу? Энэ хүн ер нь хэдэн жил ажил хийсэн бэ те энэ байгууллага өнөөдөр цаашаа хөгжлийн стратеги бодлого нь зөв байна уу гэдгийг ганц одоо шалгаж чадах одоо гол систем бол ерөөсөө банкн дээр байгаа байхгүй. Энэ систем дээр тулгуурлаад энэ системийг хөгжүүлэх одоо гол одоо хүчин зүйл бол төр засгийн зөв зохистой бодлого болчиход байна л да. Нэг өөрөлдөл төр засаг өнөөдөр Монгол улсад байгаа өөрийнхөө байгалийн баялагийг өөрийнхөө одоо нийт баялагийг тэр банк санхүүгаа дэмжих бодлого явуулж чадах юм бол банк санхүү өнөөдөр бүх зүйлийг бий болгоно. Ягаад гэвэл хэрвээ одоо хөгжих чадвартай тэр одоо аж ахуйн нэгжүүдийг бол банкнууд ч өөрөө угаас мэдж байгаа. Айгүй олон жил ажилласан, энэ сайн ажилтдаг, энэ муу ажилтдаг угаас ялгцсан. Тэгэхээр сайн ажилтдаг банкнууд аж ахуйн нэгжүүдтэй банк нь өөрөө урт хугацаатай гэдэг нь багадаа 5 жил, 10 жилийн хугацаатай ярьж штэ. Дээрээс нь бага хүү гэх юм бол хүүн дээр бас нэг тийм тогтолцоо байдаг. Баруун угаас доош хүү жиж нөгөө аж ахуйн нэгжтэй өөрөө ашигтай ажиллах тийм одоо үндсэн суур бий болж идэг. Тэгэхээр зэрэг тийм хөгжлийн зээлийг зөв зээлийг өгөөд эхлэх юм бол өөрөө ажлын байр маш хэмжээгээр нэмэгддэг. Дээрээс нь үйлдвэрлэл маш их нэмэгддэг. Ингээд цааш гинжин уруулаар ингээд улс орон ингээд хөгждөг. Аж ахуйн нэгжүүд сайн одоо ажиллаж эхэлнэ гэдэг чинь ерөөсө татвар нэмдэ гэсэн үг шүү дээ. Өнөөдөр улсын төсвийн 80% нь одоо хувийн хвшил одоо бүрдүүлж байгаа шүү дээ. Тийм учраас хувийн хвшлээ сайн дэмжих одоо зөв зөвхөн одоо бодлого байна л да. Харамсалтай нь энэ дээр өнөөдөр одоо төр засаг маань одоо жоохон буруу тийш ажил хийгээд байна. Ягаад гэвэл банкныхаа өмнөр орж биш та бодлого тодорхойлоод банкны өмнө банкны ажил хийгээд байгаа. Төр засаг бол ерөөсөө одоо эрсдлийг одоо тооцоох одоо бодох тийм ямар ч институт байхгүй. Энэ чинь систем байхгүй байхгүй. Банкн дээр бол систем байхгүй. Тэгэхээр зэрэг төр засаг маань одоо банкныхаа орд ажиллах гэсэн банкныхаа ард очиод банкнда одоо бүх одоо ресурс нөөцөөр ингээд дэмжлэг үзүүлж ажиллах бол энэ бол цэвэр хөгжлийн жинхэнэ модель болчиход байгаа байхгүй. Гэтэл одоо Монгол банк чадахгүй байна.
засгийн газарт хит бас автаад байна ч гэдэг юм шүүмжлэх яваад идэх чинь энэтэй бас холбогдох гэдэг тий. Тийм. Юу гэдэг офшор бүсэд хамааралтай компанид мөнгө хадгалуулжээ гэж даастай байж гэдэг юм уу ийм мэдээллүүд гараад нөгөө Монгол улсад эргэлдэх ёстой мөнгө чинь тэнд очиод төгжигдчихэд байна гэдэг ийм зүйл яригдаад. Энэ ямар нэгэн сэжмээр одоо хоёулах нь ярьж байгаа асуудалтай холбогдно. За энэ нөгөө талаас холбогдно. Ягаад гэвэл офшор данс гэдэг чинь өөрөө ер нь бол одоо зөв аргаар олсон гэхээсээ илүү шүү дээ. Зөв бус аргаар олсон одоо мөнгнүүд одоо хоригдлогч байгаа байхгүй. Өнөөдрийн биш одоо хөгжсөн одоо капитализмын одоо нэг шийдэж чадаагүй нэг 3 4 асуудал байдаг. Нэгдүгээрт нь дэлхий дээр байгаа бүх улс орн биш дээ өсөн нэмэгдэж байгаа зээлтэй. Тэр нь жилээс жилд нэмэгдэж байгаа. За хоёрт нь биш дээ баян ядуугийн зөрөг бол ялгаж чадахгүй энэ капитализм нийгэм. Ягаад гэвэл одоо нэгэх хэсэг нь чинэлэг болоод нөгөө хэсэг нь биш дээ дийлэх хэсэг нь ядуу чигээр үлдээд байгаа. Энэ хоёрын оронд одоо зөрөө ялгах тусам биш дээ бид нар нөгөө хоорондоо үүсэх проблем нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй болоод байна шүү дээ. За дээрээс нь өшөө бас асуудлууд байгаа. Ингээд ер нь бол одоо капитализмын модель бол одоо шинжлэхдэх ёстой байна. Ер нь бол хүртээмжтэй эдийн засаг болох ёстой байна гэдэг талаас нь ярьж байгаа байхгүй. Хэрвээ дэлхийн эдийн засгийг ингээд нэг талаас нь зөв харах юм бол одоо ингээд юу гэдэг хүний биед ингээд цусан эргэлт ингээд явж явах ёстой ш. Тэрийг мөнгө гэж бодох юм бол тэгэхээр өнөөдөр тэр хүний биед одоо биш үү ингээд юу гэдэг хөлөнд нь нэгэх хэмжээний одоо цус нь хоримтлагчаад байна ш. Тэр бол одоо офшор данс байхгүй. Тийм учраас бодлоготойгоор биш үү одоо дэлхий дээр одоо нөгөө дэлхийн санхүүг удирдахч одоо байгууллагууд нөгөө нууц ноёнтонгууд өнөөдөр офшор данснуудыг тэр одоо хоримтлагцсан цусыг ханаж эргэлтэнд оруулах тийм л бодлого явж байна л да. Юу гэдгийг хямралыг зогсоох, арилгах талаас нь ямар арга хэмжээ бид одоо авах хэрэгтэй вэ? Тэр зэсэг та түрүү хэлсэндээ буруу бодлогол ингээд баримтлаад яваад байна. Банк санхугаа дэмжих хэрэгтэй байтал шал өөр чиглэлээр ажиллаад байна гэж. Одоо тэгээ бид яах хэрэгтэй вэ? Та судлаач нэрд ер нь гарцыг яаж хард юм бэ? За бүх юмыг шүүмжилж болохгүй л дээ. Гэхдээ замын гаргаж ирэх хэрэгтэй. Шулуун шударгаар бол ярих л хэрэгтэй байх юм. Яг гэхээр өнөөдөр одоо нууц биш байгаа зүйл бол ер нь ард иргэд бол төрдөө байна шүү дээ. Тийм одоо итгэл үнэмшилтэй хандж чадах байлжээ. Тийм. 4 жилээс 4 жилийн дотор бол одоо төрийг биш та намууд бол ховчилж авах одоо бодлого явуулж байгаа. Тэгэхээр энэ бол зүй зохистой биш байна. Тэгэхээр одоо дараагийнхаа хөгжилд орохын тулд биш та намууд бол үнэхээр бодлогод өөрчлөлт оруулахгүй бол энэ цаашаа явах байлаа гэдэг нь харагдаж штэ. Тэгэхээр зоригтой алхмууд хийх хэрэгтэй, зорилттой шинжилтүүд хийх хэрэгтэй. Энэ дээр одоо цааглаад байх юм баггүй. Одоо бие биендээ одоо барьцаалагдсан ийм систем одоо цаашаа явах уугүй гэдэг дээр бол эргэлзэх хэрэг байхгүй. Энэ цаашаа явахгүй. Тийм учраас зоригтой шийдлүүд хэрэгтэй. Шинээр цус хэлбэлтүүд хийх хэрэгтэй. Ягаад гэхээр одоо ингээд бие биендээ одоо найз нөхөд одоо юу гэдэг хамаатан саадны ийм шүлжээ бол одоо эн чинь ус орныг удирдах боломжгүй болчлоо гэдгийг бол харах хэрэгтэй. Ягаад гэхээр өнөөдөр бид нар ч одоо залуу үе их дамгаалж гарч байна. Залуучууд бол одоо шинэ юм өсөж байна. Залуучууд одоо хил давангуутал одоо хөгжил одоо манай улс орон ямар их хоцорч байна вэ? Ямар аимшигтай өөрчлөлтөнд одоо хил даваад зүгээр ирээнлүүд авахд л биш үү ингээл мод цэцэг навч ургаал фэшн барилгаас өндөрлөөл хүмүүс нь ингээл аюулсаа ажилтаа ингээд явж байна. Гэтэл ингээд хил буцаад нэг зам өдөр Монголд ороод ирэхэд нөгөө бах байдгаар байгаа байдал чинь нийгмийг бухимдуулаад байгаа байхгүй. Тэр жишг бол одоо чи онгоцоор нисгэж гарч ийн хойшоо хил даваад Орос руу гарах гэж гарч ийн. Тийм учраас бид нар энэ асуудлаа бол одоо зоригтой шийдэхээс өөр арга байхгүй. Энийг бол одоо хүн болгол толгоонд бодж л байгаа бах та. Залуучууд ажлын байргүй байна. Энд чи эдийн засгийг хямрахад бас нэг нөлөөлж байгаа тийм ээ. Өрхийн орлого буурахад нөлөөлж байгаа. 20-оос 39 насны залуучууд нэлээд ажилгүй байна гэсэн юм судалгаа сая хөдөлмөрийн газраас гарсан байлээ л дээ. Залуучуудыг ажлын байраар хангах чиглэлд төр зэсгээс гаргаж байгаа бодлогоч гэдэг юм уу? Хийж байгаа ажлыг та хувьдаа юу гэж дүгнэгээ? Ер нь бол ажлын байрыг бий болгох ажил бол ерөөсөө банкны асуудал байхгүй. Тийм. Банк үйлдвэрүүдэд компаниудаа дэмжих хэрэгтэй. Банк нь өөрөө тийм банк нь өөрөө ажлын байр бий болгох байх. Төр засаг эзэж ажлын байр бий болохгүй. Төр засаг зөвхөн банкныхаа системийг төгс болгох хэрэгтэй. Дэмжиж өгөх хэрэгтэй. Тийм энэ л зөв тогтолцоор авах хэрэгтэй. Тэрнээс төр засаг бүгдийг хийнэ гэж ерөөсөө байхгүй. Тэгээ төрийн ганцхан хийх ёстой ажил бол ерөөсөө өнөөдөр ард иргэдийнхаа одоо амжиргааны асуудлыг, орлогын асуудлыг нэмхийн тулд ерөөсөө ганцхан ажил юм ярил л да. Тэр бол ердөө банкныхаа системийг төлөвлөж байна. Миний хувьд бол ямар нэгэн банк санхүүтэй холбоотой хүн биш л дээ. Гэхдээ энийг одоо юу гэдэг нь онлоор нь тийм
одоо дэлхийн нийтийн жишгээр харах юм бол хөгжсөн улс орнуудыг бол харахад ерөөсөө ийм зүй тогтолтой. Тэрийг олж харах нь чухал байгаа юм л та. Өнөөдөр манайх бол одоо дэлхийн банкнуудын дэлхий дээр дэлхийн улс орнуудын одоо банкны хүүгнүүдийг харах юм бол бид хамгийн өндөр хүүтэй сүүлээсээ бараг 5 орны нэгтэл орж байгаа шүү дээ. Монгол банкны эдийн засагчаас энэ талаар бас асууж ирсэн. Тэгэхэд бид бол хэрэглээний зээлийг бол буулгах талаас нь бол ерөөсөө ажиллахгүй. Одоо нь байгаа боломжит баг хэлбэр юм аа гэсэн тайлбар өгч ирсэн. Долларын ханш гэсэндээ одоо бол яг бодит хэмжээндээ ирлээ гэсэн энэ зүйл ярьж ирсэн. Ер нь та хэллээ шүү сүүлээсээ бараг 5-д орж байна гэдэг. Гэтэл чин нөгөө хөгжөөд байгаа орнууд чин таатай зээлийн нөхцөл санал болгоод идэг. Тэг буруу энэ зүй загтлыг яах ёстой юм бэ? Тэг хэрэглээний зээл гэдэг бол одоо юу гэдэг юм? Одоо бид нар ч одоо байр орон сууц гэл хүнд анхан шатны хэрэгцээтэй зүйлсээ л өгн авах гээд байгаа шүү дээ, тийм зөвхөн хэрэглээд иж болохгүй л дээ. Гол нь үйлдвэрлэх хэрэгтэй. Үйлдвэрийг бий болгохын тулд миний түрүүч хэлсэн нөгөө л зөв хөгжлийн зээлийн асуудал ярьж л да. Тийм тэгэхээр бид нар ч өнөөдөр одоо өөрсдөө хэрэгжилж байгаа юмны 90% гаднаас авч байгаа байхгүй. Тийм тэгэхээр үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх яриад байгаа шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх ганц хүчин зүйл бол ерөөсөө энэ зээлээс зээлийн хооронд нисдэг энэ аж ахуйн нэгжүүдэл дэмжмээр байна л да. Яг би одоо бас 20 жил бизнес эрхэлсэн хүний хувьд бол одоо манай банк бол одоо үнэхээр өндөр хүүтэй. Тийм тэгэхээр банкнуудын бол огт буруу биш байхгүй. Тэр бол төр засаг ерөөсөө одоо бодлогоор juste дэмжээгүйтэй л холбоотой л байхгүй. Тэгэхээр төр засаг өөрөө энэ дээр одоо маш одоо хүн үзгээл ажиллах ёстой л да. Ерөөсө бүх хүчин чармайлтаа л гаргаж ажиллах юм бол энэ дээр банкудаа одоо зөв төвшөнд гаргаж ирэх боломжийг бол бүх талаас нь таах ёстой. Ягаад гэвэл аж ахуйн нэгжүүд өөрөө хөгжиж байгаа юм бол нэш ажлын байр бий болчдөг. Мөнгөтэй компаниуд бол зөндөө ажилчид авна шүү дээ. Ягаад гэвэл урт хугацаанд одоо бизнесээ төлөвлөсөн компаниуд бол бүх бизнес одоо тэр урсгал зардал нөгөө нэг кэш флоу тэр мөнгө урсгалаа бүгдийг тооцсон байдаг. Ингээ ажлын байр ингээд өөрөө бий болдог байхгүй. Тийм учраас асуудлаа бол зөв талаас нь одоо энэ бүх юм чинь хоорондоо гинжин холбоотой. Тэгэхээр зөв талаас нь хөрвүүлэх нь чухал юм л да. Та тэр хэллээ Монгол манайх хямралтай байна. Энэ хятадтай холбоотой. Хятад, Европ, Америктайгаа холбогдоод ингээд нийтдээ глобалчлагдаад дэлхийн нийтээр л холбогдоод байна л да. Тэгэхээр энэ хямрал юу хэдий хүртэл үргэлжлэх юм бэ? Бид хэдий хүртэл нэг ийм нөхцөл амьдрах юм бэ гэдэг асуудал яригдах байх л та. Та энэ хямрал хэр удаан үргэлжлэнэ гэж харж байна. За экспертүүд бол олон янзаар ярьж байна л та. Тэгээд дэлхийн өөрөө хэдэн туйлтай болох вэ гэдэг асуудал ярьж байгаа. Би саяхан бас нэг нэвтрүүлгээр ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр Америкийн нэгдсэн улсын сонгуулиас бас хамааралтай. Тэгээд бодлогын чиглэл нь хаашаа гарах уу? Аль нам гарсны одоо дараа нэг бодлого нь өөрчлөгдөх гэдэг л та. Жишээ нь одоо Дональд Трамп гэдэг хүн одоо гарах юм бол дэлхийн эдийн засгаар одоо 5 одоо валютын бүстэй болох тийм чиглэл рүү одоо явж байгаа юм шиг байна лээ. Тэг яг тэр бол одоо миний л одоо үзэж харсан одоо сонссон, уншсан л одоо үзэл бодол шүү дээ. Гэхдээ одоо юу гэдэг илүү сайн мэддэг, илүү одоо аналитик гэдэг тийм политэкономия гэдэг одоо улс төрийн эдийн засаг гэдэг талаас нь харж байгаа тэр өнцгөөс харах юм бол улс төр чинь өөрөө эдийн засгаа одоо чиглүүлэгч гол хүчин зүйл болчиход байна л да. Тэгэхээр зэрэг улс төрийн чиглэл үзэл бодол хаашаа иргэнүү тэгэхээр тэнд одоо бодлого тийш явах тийм одоо чиглэлтэй байгаа. Гэхдээ миний харж байгаагаар бол ер нь бол одоо багтаал нэг 5 жилийн асуудал яригдаад байгаа. Тийм бидний хувьд бол бас тисэх төвчээр одоо бас нийтээрээ нэг ойлголцох асуудал нэг үхээр байдал бол энэ чигээр явахгүй. Гэхдээ богино хугацаанд арилахгүй юм биш үү гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа. Монгол улсын хувьд бол ирээдүй бол байгаа. Гэхдээ бид нар энэ өсөн нэмж байгаа зээл дээр бол биш үү. Ямар ч хэсэн нэг нэгэх хэсэгтээ бол одоо бүсээ чангалаад бас сахилга баттай нэг одоо зөв амьдрах хэрэгтэй л цаг үед ирээд байна л да. Хямралын үед яг энэ өөрсдийнхөө санхүүгийн боловсролыг илүү сайжруулад үр зээл тавихтай ч гэсэндээ нэлээ юм хямгтай байгаараа гэдэг зөвлөмж явдаг юм байлээ л дээ. Сүүлийн үед бас энэ сонгуульд төгсөнтэй холбогдуулаад Монгол улсын үрийн талаар асуудал нэлээ яригдсан тийм ээ 21.6 тэрбум гэж Монгол ардын нам болохоор 22.4 тэрбум болчлоо гэж яригадаад байдаг. Ер нь та энэ үр зээл тавих асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ? За үрийг бол одоо зүг хамгийн гол нь зээл авахтаа гол биш те зээлийг яаж зөв зарцуулахтаа л гол нь л да.
Тэгээд чинь зээл одоо чинь ирээдүйд шүү дээ орлого бий болгох чадахгүй бол тэр зээл одоо үр ашиггүй зарцуулагдлаа гэж үзэх гэдэг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр гол нь зарцуулт нь байгаа байхгүй. Зарцуулт нэрнээс сэтгэсгэлгүй аваад ээж таах бас боломж авахгүй. Тэр зээл чинь нэг өдөр л дуусна. Ягаад гэвэл одоо нөгөө зүү зохистой гэж харьцаанууд байдаг. Өөрийнхөө олж байгаа орлогын хэмжээнээс хэд давсан зээлтэй бол тэр хүнд бол хийнд ч одоо зээлэхгүй шүү дээ. Улс оронд бол ялангуяа өгөхгүй. Тийм учраас тэрийг аягүй сайн тооцох хэрэгтэй. Ер нь бол улс орон болгон өөрийн гэсэн одоо нөгөө мөнгө урсгалаа тооцдог шүү дээ. Тэр тооцоол дээр л одоо сайн одоо тэр чиглэлийг нь тооцож явах тийм л ажил одоо хийгдэх л байна та. Гэхдээ зээл авахтаа болно. Зээл зарцуулахтаа хамгийн чухал байна. Одоогийн байгаа энэ тавьсан үр бидэнд эхнээсээ эх оноос эхлээд төлөөд эхлэх хэвээр эдийн засгийн ийм нөхцөл байдалд цаашаа яг өөрөө хугацаагийн сунгах юм боломж төлөвлөрөөд байдаг гэж дэлхийн банкны эдийн засгч нар ярьж илсэн л да. Ер нь энэ зээлийг төлөх, эргүүлэн төлөх тал дээр бид хэр бодлоготой явж гин гэж та бодож байна. Та түрүү хэлсэн те зээл авах нь бол нэг үүсгээд ах зүйл биш ээ. Гэтэ зарцуулалтаа зөв тавьчих юм бол болно гэж бид гэхдээ тийм зөв зарцуулж ирсэн юм уу? Зөв зарцуулалтын тухайд ярих юм бол тэрийг бол ард иргэд айгүй сайн хэлэх байлгүй. Тэгээ миний хувьд бол зөв зарцууллаа гэхээс илүү оновчгүй зарцууллаа гэж хэлмээр байна л да. Гэхдээ энэ бол одоо улс төрийн бас асуудалтай тийм ээ. Мэдээж бол тэрийг олон янзын өнцгөөс харж болно. Гэхдээ оновчгүй зарцуулалт гэдэг бол тэгэл одоо зөв зарцууллаа гэсэн үг биш шүү дээ. Тийм ээ. Цаашид энэ зээл одоо яаж одоо хөрөх вэ? Яаж төлөгдөх вэ гэдэг асуудал бол яригтай асуудал та. Тийм эндээс бол одоо хүчтэй дуурч байгаа. Энийг амлаж байгаа улс төрийн хүчин юус алга байна л та. Энийг бол зөрөгтэй амлах хэрэгтэй. Энэ бол бодит байдал шүү дээ. Тэгээ бодит байдал яагаад гэвэл Монгол улс өөрөө тамгаа дараад гэрээ игээд энэ зээлийг авцсан учраас. Тэр зээлийг ард иргэдээрээ нийтээрээ хамсаж жагаад одоо тэгээ өөрсдөө нөөц болцоогоор төлнө шүү дээ. Тийм учраас энэ бол маш хариуцлагатай зүйл байхгүй. Тэгэхээр хариуцлагатай зүйл дээр хариуцлагатай мэдгдэл хийгээд хариуцлагатай бодлого гаргаасаа л гэж миний хувьд бол хүсэж байгаа байхгүй. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ бид эдийн засгийн хямралаас хэрхэн гарах вэ? Гарц бидэнд юу ямар байгаа юм бэ тийм ээ? Хямрал хэр удаан үргэлжлэх юм? Бид яаж бэлэн байх ёстой юм бэ гэдэг талаар судлаач Одсонтой ярилцахаар студид урьсан урилгыг хүлээн авч ирсэн танд их баярлалаа. Баярлалаа. За энэ удаагийн зочны ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Хамт байсан үзэгч танд баярлалаа.